За тэгээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөглөөч бол Улаанбаатар хот бол бараг л явахгүй байна дөө. Замын төгжрөл бол нэлээд ихтэй байна, гулгаатай байна. За бүгдээрээ тэгээ болгоомжтой явахгүй бол зам бол ерэн тэр чигтээ мөсцсөн байгаа юм байна шүү дээ. Тэгээ энэ одоо завшаанд л бодож явна л да. Төгжирч уурлаж бухимдаж явхаар бас орчлонгийн сайн сайхны тухай бодох бас хаяада гоё шүү дээ. Бүх юмыг болохгүй байгаагаар бас төсөөлөхөөс илүүтэйгээр гоё болж байгаагаар бүтэж байгаагаар бүтээж байгаагаар гэж бодох их гоё л доо. Тэгээ ягаад ч юм ингээд өвлийн би энэ 11 сар гараад ер нь их тийм аавыгаа их сандаг болчдөг. Бүр зүүдлэхийг их хүсдэг. Одоо тэгээ санснаар те зүүд нойр гэдэг юм чинь. Зүүд гэдэг юм чинь тийм санснаар бас байхгүй шүү дээ. Ялангуяа ингээд энэ баяр наадмын үеэр, улсын баяр наадмын үеэр. За дээрэс нь одоо хорим найрын үеэр ах トゥ нар хамаатан садны хорим найрын үеэр тэгээд дээр нь одоо ялангуяа өвөл болоод одоо яг идэх шуушны тухай яригдчихээн л да. Манай нутгийнхны хувьд бол идэх шуушаа яриад ингээд явж байгаа. Би зүгээр амар их том зүйлийг орчлонгоос бас хүсэж боддгүй. Би аавыгаа байсан болвол ингэх байсан, тэгэх байсан гэл олон зүйл байдаг л да. Надад бол ерөөсөө хүсэх ганцхан зүйл байдаг. Тэр зүйл бол юу вэ гэхээр аавтайгааны гоё тийм идэвчний тухай ярих гэсэн гэж. Тэгээ миний аав чинь яах вэ? Хөрхий бүхэл зүйлийг зохицуулдаг. Бүхэл одоо хайр, инэрл бүх зүйлээ л одоо бид бүхэндээ өгч явсан. Тэгээ би өнөөдөр аавыгаа бас их тусмаар санагдаж байна. Би нэг удаа ботсон. Нэг хажуу айлын маань айл гэрээ бариад. Тэгээ аавтайгаа гэрээ барих зураа идэх шуушаа ярьж байгаа хүүгийн тухай. Тэгээ тэр аав нь ярьж байгаа шүү дээ. Бид одоо энэ жил би ийм одоо өхөр гарганаа. Тэгвэл би одоо энэ жил ааваа ингээд хатуу гаргая. Тэгээ хоёулаа өхрийнтэй өрөөлийг би авъя. Адууныхаа өрөөлийг танаад өгье гэдэг. Тэгээ ийм гоё. Тэгээ би аавыгаа байсан болвол яг ингэж ярих байсан да гэж би бас боддог. Тэгээ надад тийм боломж зүгээр гарсангүй л дээ. Тэгээд аав хүү хоёрын тэр гоё яриа. Гоё байхгүй. Тэгээд мэдээж одоо миний аав байсан бол надад одоо ингээд ичээ ингээд хувааж авъя тий. Манайхан чи янз бүрээр л гаргадаг штэ. За өхрөөд хийдийг бодоод хийдийг. За тэгээд адуу гаргахаар бол тгий ингээ. Өхөр гаргахаар бол тгий ингээ гэл. Тэгээд тэднийх тэгж аваад манай хажуу айлын тэр залуу аавтайгаа тэгж ярьж байхад би үнэхээр их хатаагч. Ямар гоё юм бэ? Би ингэж үцэх юмсан. Гэж ингэж бодож явж ирсэн. Тэгээд бүх зүйл бол ингээд санснаар байдгүй шүү дээ орчлын ертөнцийн. Би бол аавыгаа дэгдэг хаяа одоо энэ 11 сар гараад ирэхээр аавыгаа бүр ингээд зүүдлэхийнсэн гэж ингэж боддог байхгүй. Тэгээд нөө санснаар зүүд нойр чинь бас тийм санснаар байхгүй шүү дээ. Санснаар болохгүй. Тэгээ би одоо ингээд нутгийн найр энтер ингээд удаан сууж чаддгүй. Ягаад ч юм миний аав ингээд суухгүй. Суухаар аав маань ингээд ороод ирэх юм шиг санагддаг байхгүй. Нэг найрын нэг хэсэгхэн зайн. Аав маань орж ирээ сайхан сууж. Тэгээ найрын дотор ингээд аавыгаа харах их гоё байдаг шүү дээ. Тэр их гоё. Тэгээд одоо ингээд энэ тэнд найр болонгот яваад очихоор утаа сууж чаддаг, уйлчих гээд. Тэр нутгийнхан чинь тэр
нөгөө ардынхаа дууг дуулна, уртынхаа дууг дуулна. Энэ үед бол ингээд тэсгэл алдчихдаг байхгүй юу? Өөрийн ингээд сэтгэлийн хөг үндсэндээ бол үнэхээр алдарчих. Тэгээд ингээд сууж явах байсан байх таа гэж бодгоос. Айж байгаа ингэж үнэхээр ингээд нэг тийм сонин санагддаг надаа. Тэгээ би одоо яг ийм үеэр гээл хүмүүс ингээд хөл хөдөлгөөн болоод идэр шуушаа бэлдээл ингэж явах үеэр би одоо аавтайгаа нэг тийм сайхны тухай ярих юмсан, идэр шуушныхаа тухай ярих юмсан гэж ингэж бодож явдаг. Тэгээ миний нэг дуу байдаг юм да. Энийг одоо манай ховдын Морин хуур Гран-при шагналт хөгжмийн зохиолч одоо олон түмнээ Жинжима Хүрлбаатар гэж одоо мэдлэгдсэн Хүрлбаатарын одоо аялагуу. За энэ чинь бас 2018-9 оны үед Морин хуурын Гран-при манай ховд аймаг анх удаа хүртсэн. За түүнд бол одоо Баатар хайрхан гэдэг дуу нэгдүгээр байранд ороод миний энэ аав таньдаа гэдэг дуу тусгай байр эзэлж байсан юм. Тэгээд энэ дууны одоо дууг болохоор зэрэг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Төрөх маань одоо мөнхтөр ах маань дуулж ингэж олон нийтийн хүртэл болгож ирсэн. Тэгээ ягаад ч юм энийг төгжрэлтэй ийм зам дунд нэг сайхан аавыгаан бодож аавыгаан дурсаж ингэж явах ийм зүйл бодогдоо. Тэгээд нэг гэгэлзээд ийм зүйл хийчлээ. Тэгээд уулсанда орхон явахта хүүчин би очирч залбирая танда сүгдэн тосия танига. Аав таньда өнөг тамгалсан намрын өвчм налгар өдөр шиг ухаан сайхан аав минь уул та тэнгэртэй алдар минь уянгийн хаан дуулал минь оо. залбирдаг чалын овондоо согдож хідэн темургч явлуда сүсэдэд чаварт элгэтсэн эдэл ёги тань хочин саржигийн уртад санхл юмда Shouldn't be
Tegel utrudede hochen Emed yogi tan tohchugdude Temine Notige